Бичлэгдэхдээ бүр яаж хийх учраа болохгүй байна. Манай хоёр нохотой Арчи Луна гэд хоёр Франц булдогтой. Тэгээд 3 хоногийн өмнө Арчигаа унтуулсан байгаа. Би бүр яг яаж ярих учраа үнэхээр олохгүй байна. 3 хоногийн өмнө ингээд болсоохгүй. Тэгээд юу нь Арчи бол ингээд энэ жил 7 настай байсан. Би бол ингээд 1 настай хахад үрчилж аваад бүр ингээд бараг хүнтэй суухаас өмнө дулгаатай үерхээс өмнө ингээд Арчитай байсан гэсэн үг. Тэгээ Арчи ял надтай цуг ингээд 6 жил миний амьдралын ингээд бүх мөчүүдэд ингээд хамт байсан байхгүй юу? Тэгээд би Монголд ирээд 1 жилийн дараа Арчиг авчихсан. Тэгээд яг ковид үеэр ингээд хөл хорионд байх үед гэрээс гарч болохгүй бүгдээрээ ингээд төгжигдэж байгаа шүү дээ. Тэгтээ нохотой хүмүүс бол гарч нохоогоос эхлүүлж болно. Нөгөө дэлгүүр орж болно шүү дээ. Тэгэл би ингээд тэр үед ганцаараа байр төрөлж амьдэрдэг гэсэн. Тэгээ Арчид байгаа ингээд цуг амьдэрдэг гэсэхгүй. Тэгээ тэр үед ингээд Арчиг үрчилж авсан чи би ингээд амар хөөрхөн нохоо авчлаа гэл амар баярлж ирсэн. Тэгтээ ингээд яг үнэхээр дөнгөж ихний шөнөөс ахуулаад ингээд ямар амар өвчтэй нохоо, харшилтай нохоо вэ гэдгийг мэдээд тэгээд ингээд бараг ихний 2 жил ингээд байнга имлэг явдаг гэсэн. Тэгээ сүүлдээ бол юу нь бол манай Арчи ингээд байнга имийн хамааралтай байсан харшлын. Тэгээд сүүлдээ энэ нь ингээд нөлөөлөхөө болсон юм уу? Одоо ингээд юу нь бол улирал солигдох болгонд маш их ингээд нөгөө нэг арьс нь ингээд өөрчлөгддөг. Амар хэцүү болдог, ингээд харшлан сэтэрдэг. Тэгээд над дээр ихт бол бүр ямар ч үсэхгүй байсан. Тэгээд ингээд жил ирэх тусам ингээд үсэн нэмэгдээд лунаатай ингээд хамт байхдаа ингээд илүү 50 байгаад айгу хүстэй болоод тэрэнд нь бол ингээд амар баярлж ирсэн. Гэхдээ ингээд ялтчгүй ингээд жил ирэх тусам ингээд амар эморол. Одоо ингээд нөгөө нэг бас ингээд би авчаад ингээд шууд ингээд засуулсан байхгүй юу? Ягаад гэвэл ингээд эрэгтэй нохоо ингээд даавар нь ингээд ялгарангууд харшил нь илүү их ингээд сэдрээд идэг гээд. Тасаа тэр чинь тамаатай битээ. Тэгээд ямар ч хэсэн ингээд амар харшилтай байсан. Тэг би яг ингээд айгу олон хүмүүс ингээд эмчнэр би ер нь бүх эмнэлэр ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь л ингээ удаан наслахгүй нохоо шүү гэл хэлтгээс ахгүй тэгэл би ингээ мэдчихэж байгаа гэл тэгэл ингээл имээ сайн уугаал им уугаал тэгэл нэг сүүлийн нэг 24 онд л ав ингээл имээ нэг амиг баг уудаг болтойс ахгүй нэг уудаггүй. Тэгтээ ингээл 25 онд бол ингээл бас нилээ 25 оны ер нь 9 сараас эхлээд ч илүү ингээл ер нь амир хэцүү болоод эхэлсэн аршлна. Тэгээд би ч бэбитэй болоод тэгэл нохондоо ингээл нэг сайн цаг зарцуулж чадахгүй болохоор шууд ингээ ээжийн гэр рүү явуулсан байхгүй. Тэгээ ээжийг ингээд та ингээд нөгөө нэг юу эмнэлэгтэйгээ ойрхон байгаад байнга эмийг нь сайн ингээд тогтмол яг өгөөрэй гэд. Тэгээд ингээд хэсэг ээж дээр байгаад тэг ингээд харшлан сайжрах юм уу гэхээр ингээд сайжрахгүй. Тэгэл би яг ингээд сүултээ ингээд зүгээр яг ингээд одоо хүүхэдтэй болсон чи ингээд аим ботсон л доо. Одоо би ингээд нэг өөрийнхөө төлөө ингээд нэг нохоог ингээд зовоогол байлгаад байгаа юм шиг тий. Ингээл амар юм софиш санагцсахгүй юу ингээл амар бодож байгаа юм шиг. Ямар ч байсан юуных нь эмнэлэгт очсон талаараа ярий. Тэгэд тулгаатай ингээ ярилцаад шийдвэр гаргаад тэгэд ингээд ер нь бол манай ээж дээр ингээд 1 сар шахуу байсан болохоор би бас арай ингээд сэтгэл санаагаа бэлтцсэн. Ингээд яг хамт яж байгаа яг гэрээсээ хамт эмнэлэг явсан бол бас жоох сонирн баг. Гэхдээ ингээд сая бол ээжинд ингээд сараа байлгаад тэгээд 2 хоног бид нар ингээд манай ээжинд очиж бас ингээд хонсон. Тэгээд эмнэлэгтэй ойрхон амьдэрдэг болохоор тэгээд тулгавтаар ингээд нэг өглөө ээж хаас ингээд эмнэлэг рүү авч яваад тэгээд эмнэлэг рүүгээ бүр ингээд өмнө нөгөө хил залгаж хэлээд тэгээд цаг авч явах нэг шаардлагагүй юм л л дээ. Тэгээд яасан байгаа. Салах ёс хийсэн. Тэгтээ ингээд хамтаа байсан амар гоё байсан. Ингээд айгу тэр үйл явдал чинь ингээд айгу юу болд юм бэл. Удаан процесс болд юм билээ. Ингээд нэг 30-аад минут болд гэх юм уу. Эхлээд ингээд хамаг булчингийн судлах тариа хийдэм билээ. Тэгээд араас нь ингээд наркоз хийгээд тэгэнгүүт ингээд одоо бүр ямар ч ингээд нөгөө хүч чадалгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь араас нь яг нөгөө тариагаа хийдэм бэл. Тэгэхэд бүх булчин ингээд сулгаад амар тайвчирсан байхгүй юу. Тэгээд тэрийг нь харах ингээд надад амар сэтгэл ингээ амарсан гэх юм уу. Яагаад тэгэхээр ингээл байнга л ингээл нэг юм бие чангалаастай. Одоо ингээл сүүлийн бараг те 6 жил ингээл нэг юм бие чангалаастай нэг юм сандралтай. Нэг юм ингээл болонгууд л ингээл нэг биеийн тахтанчдаг ингээл хурууныхан салаа нь бол ингээл нохоо шиг байж үзээгүй штэ ингээл нэг юм
улаан ингээл тэрийгээ ингээл хазна. Гэтэ ингээд нохоо ингээд ер нь бол нас нэмэгдэх тусмаа ингээд яг хүн шиг ингээд ухаантай нөлөө ухаан суугаад тэгээ би ингээл нөгөө багт нь бол ингээл байнга ингээд арчи бойл гэл тэгдэгсэн. Сүүлдээ ингээд хөөх амт ингээд өөрөө баг ухамсараараа ингээд твчдэг гэсэн баггүй юу. Тэгэл ингээл хурууны салаагаа бүр ингээл нэгээр нь ингээл зажлаал ингээд ахт нь бойл гэдэг өөрөө ингээл тэрийгээ тийх ёсгүй гэдэг ингээл бүр мэддэг. Тэгээд ингээд нөгөө нэг имлэгт очиод ингээд хамаг биеийн суларсан чинь надад л ингээд гоё гэж хэлэхэд хэцүү. Тэгтээ ингээд сэтгэл хамарсан. Анх удаа ингээд бараг тий нэг юм тайван байгаа юм шиг санагдчихгүй. Тэгэл би зүгээр ингээд амир юм гимшээд байснаа. За би ингээд зөв юм хийж байгаа юм шиг байна гэл ботсон. Тэгээд ингээд имлэгийн үйлчлэг бол амар гоё юм билээ. Нохоо яг хүний амар найз байж чаддаг аа. Ингээл ганцаараа амар хэцүү үед би ингээд арчиг авчихсан байхгүй юу? Тэр үед ингээл бүр одоо яг мэдгүй ингээл нөгөө арчи ингээл харшлан сэтэрчлэг гингүүд би ингээл бүх юма хаяал манай ээж яг тэр үед ингээд баттай цуг ингээл машин барайл би арчиг тэрэл ингээл хэмлэг очивол нөгөө амар харшил бүр амар сэтэрцүү үед бол ингээд нөгөө хүчтэй одоо тариагаар ингээд баг нэг харшлын юуг нь хийвэл ингээд сайн байдаг ингээд дааврын юм хийгээд чилээ тэр үед ч одоо юу хийдэг лээ тариамаараа тавьшуулах тариамаараа хийгээл тэгэл ингээд хамт ингээд явдаг гэсэн тэгэл бүх юм хаяал ингээд амар имлэхээр явал тэгэл ингээд гайг болсон л доо ингээд бид хэдтэй одоо ингээд надтай хамтаа хугацаанд ингээд намайг байнга ингээ хамгаалал тэгэл хамгийн сайн ингээд найз байж чадсан. Тэг ингээ зүгээр ингээл арчи саалах ёс хийснийгаа ингээл зүгээр хинт ч хэлэхгүй ингээл ингээл багуулсан шүү дээ. Хэлүүлээ муухай юм шиг тий. Тэгэл би ер нь бол бичлэг болгоход ингээ хаадгалах юм бол бас дараа нь ч гэсэн ингээд хүүхдүүдтэй үзүүлэх ч юм уу ингээд ийм нохоо байсан ингээд зураг мургийн тавиад үзүүлвэл гоё яах гэж бодож байна. Ялцчгүй миний ингээ 20 наснд бол надад ингээл амар сайн найз болсон. Яг ингээл надад ингээл амар хэцүү үеуд байсан. Тэр болгонд ингээл яг арчигаа би тэрэл унтдаг гэсэн аахгүй юу ингээл яг нь хомогоо ингээд орондоо оруулж унтчих болохгүй гэл тэгтгэлтэй. Гэхдээ намайг уйлсан ч лунаа санаац. Гэхдээ би бол ингээд бүр арчтай хэдэн жил унтсан. Тэгэл найз манай найз ингээд манай тононгот бид гурав ингээд цогтаа хувьд бид гурав ингээд цогтаа унтдаг гэсэн. Яа. Тэг би бүр ингээд байнга цуг эдгэсэн л та. Би ингээд бичлэгэн дээр ингээд нэг харагдахгүй. Та чи ингээд нэг сүүл рүү гаш штэ тий. Ер нь л 4 наснаас хойш ингээд жоохон удаашраал ингээд орон дээр ингээд хэвтэл одоо лунаа шиг юм сахилахгүй доо биш ахгүй юу. Ер нь бол жоохон залхуу талдаа нэг юм. Тэгэл ингээд зүгээр амар хөөрх ингээд бидрийг хараал ажиглал хийж идэг нэг юм намбтай нэг юм гэх юм уу. Гэтэ яг ингээл тэр одоо ямар ч цагаан юм бэ нэг юм чөчг цантай. Бусад нохооны хажууд ингээ яг яах учраа олдггүй ингээ тоглож моголж чаддаггүй амир нийттэй. Яа тэр хүмүүс одоо ингээл бодож магтгүй ингээ нэг нохооны араас уйллаа гэл. Ялцчгүй миний амир сайн найз юм аа. Амар сайн найз байсан. Одоо ингэ мэдрэмжээ ингэ блоклох гэхээр өгсөж чадахгүй байна уу? Чи манайх бол ингэ 2 нохотой байгаад тасцсан. Тэгэл одоо ингээл хэрэг ингэ ам биш тий. Жогон том болчих юм бол бид нэр дахиад нохоо аваад тэгээ тулгаад тэр нохоогоо арчи гэж нэрлэн гэсэн. Тэгтээ ингэ амар сонирхол юм л та ингэж хүн ингээд яг
дурсамж үлдээдэг гэдэг шиг нохооч гэсэн ингээд амар их дурсамж үлдээсэн. Яг ингээд энэ Omista аккаунт ингээд эхэлж явах тийм шүү дээ тий. Би өнөө жоохон сэтгэл готролтой байсан шүү дээ. Ингээд нэг жоохон сэтгэлээр унтсан. Тэр үед ингээд арчигаа тэрэл ингээд унтдаг гэсэн байхгүй юу? Тэгэл ер нь энэ аккаунтыг эхэлж явахд бол яг арчи надтай цуг байсан. Тэгэл хамт эхэлсэн дөө ер нь бол яа. Тэгээд нөгөө нэг хүмүүс ингээл нөгөө нохоонууд ч юм байгаа мó харъя л та санаж шүү энэ гэл бичдэг хгүй яагаад гэвэл би ингээд нөгөө нохоонууд амар их ингээл стори мори хийдэг гэсэн. Яг арчиг бол арай баг лунаг илүү стори хийдэг. Тэгтээ ингээл арчи ингээл тэр болгоны ингээ арт ингээ байж идэг хгүй юу ер нь бол ингээд битгий бүх юмны арт ингээл яг арчи угаасаа ингээл зураг камерных орохгүй ч гэсэн чи ингээл хөөх ингээ хөвтчихлээдэг ингээл нэг манад ингээд хамгаалаад суужлээдэг тэгэл тэгэхээр одоо ингээд сүүлийн 6 жил яг өдөржингөө ингээд хамт ийсэн гэхээр байнга л хамт ийсэн гэхээр яг ингээд гадаад явах хугацаанд бол ингээд ээж мэж ингээд их мөчтэй харуулцдаг гэсэн. Тэгтээ байж лээсэн гэдэг. Тэгээ одоо ингээд байхгүй гэхээр ингээд амарч байгаа. Хоосон л та. Тэгтээ ингээд одоо лунагийн сэтгэл зүг бодох юм бол цаа чи бас нэг ингээд сар шахуу арчигаас ингээд хол байцсан нөгөө нэг ээж охроо авчицээс болохоор ингээд лунаа бол нэг л нэг амир генет ингээд ганцаараа болсон юм шиг мэдрэмж авахгүйх шиг гэнэ. Яг ингээд илүү хэрхэлмээр байгаа мэдрэмжтэй л байна. Тэгтээ ингээд нохоо яг бас энийгаа ингээд яг зоо бас хүн шиг амир ингээд нөгөө дурсамж боддгоо л халт тий. Тэгтээ ингээд амтаа ингээд бас яг хүнд ингээд амар амьдралыг ойлгуулах гэж бас ингээд нөгөө гэрийн дэвчээр амтаа ингээд байдаг юм шиг гэнэ. Тэгээ арчи бол ингээд надад ирсэн ингээд бэлэг байсан. Тэгээд одоо ингээд биеийн тахтахгүй тухгүй байхгүй тэгээ ингээд өөрийгөө ингээд хүчлээл ингээд чангалал ингээд төвчгүй ингээд амар тайван болцсон гэхээр ингээд надад ингээд сэтгэлд амар амрын тэгт магтгүй мэдгүй ингээд нэг тэнэг бодолч маа арч байгаа зүгээр ингээд арай л удаан зовоочгүй гэж ингээд бодож модвол тэгтээ тэгш бодож хэрэггүй л ахaltaа хүмүүс болохоор ингээд урт наслахгүй гэлтгдэг гэсэн тэгтээ ингээд 7 наслсан гэдэгт нь бол би амар баяртай байгаа. Баярлж байгаа. Энэ бол хангалттай бүр ингээд хүмүүсийн манай ингээд тий арчиг мэддэг эмч нарын төсөөлснөөс илүү ингээд удаан юу нь бол наслсан баг. Тэг нөгөө нэг байн гарчлын юм уухаар бөөрөнд нөлөөлөд тэгээд ингээд бөөрн муудаад юу нь бол айгуу таргалаад тэгээд ингээд өөр айгуу хэцүү болоод ингээд эрт явдгийг шүү гэл тэгжсэн. Тэгэл амар тийм шисмэс алддаг тийм ингээл одоо шинж тэмдэг байгааг яг сүүлд баг ингээл нэг бөөлжч мөлжл тэгэлсэн л та. Гэхдээ ингээл яг амар тийм хэцүү нөхцөлөд би одоо хэсэг төсөөл мэдгүй л да арч яг хэцүү байсан болов бус нохоодоо ярьцуулахад мэдгүй байна. Гэхдээ ямар ч байсан ингээ миний бодлоор бол цааш амар төвчээртэй маш төвчээртэй ингээд баг бид нар дараалахгүй гэж байгаа юм шигтэй ингээл харшлаа ингээл өөрөө менеж хийгээл ингээл баг юмдээ болгоол яваад исэн юм санагдаад байгаа хгүй бас ингээм сэтгэлийн хаттай. Тэгтээ юу нь бол баг 5 наслахгүй л нохоо гэл тэгдэгсэн л та. Тэгээд арчида баярлаа. 6 жил хамт байсан. Тэг хамгийн сүүлд ямар ч байсан ингээд нөгөө өдрөө нь харж чад хайртай шүү хамт байгаа шүү гэхэлж чадсандаас би ингээм баяртай нөө. Тэгээ хайртай шүү. Тэг би араас нэг арчигийн гоё зургнуудаа ингээд тавья. Тэгэл угаасаа ингээд хангалттай зураг авсандаа баяртай нөө. Чохоо. Арчи. Жохоо гэж бошоо зэгцэлгүй. Арчи. Инаар шүтэн ингээд гацчихдаг. Арчи. Энд бас дөө сонсноо нэг дуудахаар хаана тэр
явчлаа да. Mr. Douglas.